Баян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага үзүүлж байна. Барилгын дулаан алдагдал гэж юу вэ? Хүйтний улирлын нөхцөлд дулаан эрчим хүч хамгийн чухал асуудал байдаг. Тиймээс ч хүмүүр байгаль орчиндөө дулаан байж ая тухтай амьдрах орчин нөхцөлөө бүрдүүлдэг шүү дээ. Гэтэл агаарын бохирдлын их усүрийн 80%-ийг гэр хорооллын 200 орчим мянган өрх бүрдүүлж, эрчим хүчний хэрэглээний 70 гаруй хувийг зөвхөн орон байрыг халаахад зарцуулж байгааг тогтоожээ. Гэхдээ бидэнд утааг бууруулж, эрчим хүчийг хэмнэх боломж байгаа юм. Энэ нь дулаан алдагдлыг боломжит дээд хэмжээгээр нь бууруулах явдал юм. Тухайлбал, Улаанбаатар хотын нөхцөлд хүйтний улирлд гэр болон байшингийн дулаалгыг тодорхой хэмжээнд сайжруулснаар дулаан алдагдал 7-оос 10 дахин буюу 90 хүртэлх хувиар буурах боломжтой гэсэн тооцоог шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачид гаргасан байна. Дулаан алдагдлыг бууруулснаар хувь хүн болоод оршин байгаа газар улс орны хэмжээнд ямар нөлөөтэй вэ? Барилгын цай завсрыг чигжээс их замаар битүүлж, хашиг хийцийг дулаалгын материалаар нэмэлт дулаалга хийж, дулааны алдагдлаа бууруулах боломжтой. Ингэж дулаан сууц барих буюу орон сууцаан шаардлагын төвшөнд хүртэл дулааж чадвал түлээний хэмнэлтээсэн зарсан зарлагаасаа хэдхэн жилийн дотор нөхчих боломж бий. Түгээрч зогсохгүй амьдрах, ажиллах орчны чанар сайжирч илүү таатай орчин бүрддэг байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80% нь зөвхөн гэр хорооллын дулаан алдагдлыг нөхөх зорилттой халаалтын системээс үүсдэг. Дулаан алдагдлыг багасгах нь утааг бууруулахад тэр хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг. Утааг бууруулснаар түүнээс гарч байгаа хор нөлөөч мөн арилж, хүмүүс бид эрүүл агаараар амьсгалах боломжтой. Дэлхийн нийтээр хүлэмжийн ялгарлаас үүдсэн дулаардын талаар ярьж, түүнийг зохистой хэмжээнд авчрах тал дээр улс орон бүр үр хүлээсэн. Манай оронч үүнд нэгдсэн. Манай улс барилгын дулаан алдагдлыг 2020 он гэхэд 20%, 2030 онд 40%-аар бууруулах стратегийн зорилтыг тавин ажиллаж байна.